Пенебар бол тусгай өөрөө тэлж хөөдөг жирэх бөгөөд барилга угсралтын үн шатанд бетоны зааг болон ан цавыг уснаас тусгаарлах зориултаар хэрэглэгдэнэ. Барилгачид цул хийцийн хамгийн эмзэг цэгүүд юу болохыг сайн мэддэг. Тэрхүү ан цав заагуудаар ус хамгийн идэвхтэй нэвчдэг. Үүнтэй холбогдсноор пенебар нь өргөжин тэлж, ан цаваар найдвартай ус нэвтрүүлдэггүй. Үүнээс гадна пенебар нь дамжуулах шугам хоолойн оролтуудыг битүүмжлэх зориулалтаар ашиглагддаг. Бид саяхан судалсан суурин хавтангийн угсралтын талбайд ирэх болно. Одоо цул хан босгох ажилд орж болно. Гэхдээ хүүтний ан цав гэж нэрлэгддэг зүйл хавтны заагт үүсдэг. Түүнийг пенебарын тусламжтайгаар ус тусгаарлалт хийх хэрэгтэй. Эхлээд бетоноос цементийн бохирлыг арилгаж, жиргийг бэхлэхийн тулд гадаргууг бэлтгэнэ. Хэрэв түүнд хурц ирмэгтэй хэсэг бетоны хаг байвал арилгах хэрэгтэй. Дараа нь хийд хөдөлгүүрээр тоос болон бусад бохирдлоос хуурай аргаар гадаргууг цэвэрлэнэ. Одоо чангалуурын хамгаалах цаасыг хуулж, пенебарыг бетонын гадаргуу дээр байрлуулж болно. Энэ үед пенебараас хийцийн идмэн хүртэлх зай дор хаяж 5 см байх ёстой. 25-аас 30 см алхам бүрт тавгүй хадаасаар хадаж, бэхлэгээний хаалтын тусламжтайгаар пенебарыг суулгана. Жиргүүдийн уул зүрийг 45 градус налуутайгаар зүсэж холбоно. Бэхлэгээг шууд суурлуулахаас өмнө пенебарын угсралт хийх тавигдах шаардлагыг анхаарна.